Та сайн байцгаана уу монголчуудаас Стокгольм хотоос наран чимэг ярьж байна. Би нөгөө хүмүүсээс маш их нэлээх орж ирсэн асуултнуудын нэг нь болохоор та ер нь хин юм бэ? Тэ та ямар мэрэгчлээ юм бэ гэсэн асуултууд нэлээх орж ирсэн л дээ. Тэг ингээд бодоод исэн чинь би ч одоо бичлэг хийгээд бас нэлээд хэдэн хөөрхөн сар болчих тий. Бараг хагас жил болох гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд бодоод исэн чинь нэр яг би өөрийгөө танилцуулсан ямар нэгэн зүйл хийгээгүй байсан байна л да. Тэгээд тийм учраас би өнөөдрийнхээ бичлэгийг хийж байна. Тэгээд би бол намайг Дарцэвгийн наран чимэг гэдэг тий. Би Монгол улсын иргэн шивэд шивэд ирээд мөлий одоо олон жил болж байна. Би Муйсийн Монголдоо штэ тий. Муйсийн салбарыг 2001 онд орчуулагчийн мэрэгчлэр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. Тэгээд шивэдэд болохоор би 2006 оноос хойш одоо орчуулагчийн мэрэгчлэр ажиллаж байна. Ингээд орчуулагчийн мэрэгчлэр ажиллах боломж бол надад олцсон маш би азтай гэж хэлж болох юм. Тэгээ мэдээж би энэ мэрэгчлэрээ одоо ингээд шивэдэд ажиллахад бас зүгээр шууд ингээд болчихсон зүйл үү тийм ээ. Зүгээр жишээ болгоод хэлэхэд шивэд хүмүүс ингээд өөрийнхөө мэрэгчлийг эзэмшээд тэр мэрэгчлэрээ ажиллахад шаардлагатай хөдөлмөрөөс бол би тийм ээ 3 дахин илүү хөдөлмөрлж ийж одоо энэ хэмжээтэй хүрсэн гэж хэлэх байна. Тэгээд ер нь хуучны хүмүүс бол намайг мэдэх байхаа тийм ээ. Миний бүтнээр маань бол наран чимэг гэдэг шивэдэд бол чимгээ орчуулагч гэдгээрээ одоо хуучны нэлээд одоо удацсан хүмүүс бол намайг мэднэ. Сүүлийн үед орж ирж байгаа би юу те намайг мэдэх хүмүүс болохоор мэдгүй байх шиг байна л да. Тэгээд ер нь бол миний бүтэн нэр маань наран чимэг мөртөл шивэдэд чимгээ гэдгээрээ уртстай чимгээ орчуулагч гэхээр ер нь бол хуучны хүмүүс санахгүй байх гэж бодож байна. За тэгээд яг ажил мэргэжлийн хувьд бол миний нэрийн хувьд юм байна тийм ээ. Тэгээ өөр цааш нь одоо яагаад би энэ бичлэгийг бас хийх болсон бэ гэхээр мэдээж нэгдүгээр тэгвэл миний өөрийн маань хувь хүмүүний нэг одоо үзэл бодол буюу тийм ээ хүмүүжил байна. Энэ болохоор ганц хувь хүний ч гэж те энэ аав ээжээс өвлөж орж ирсэн нэг үнэт өв юм да. Энэ юу вэ гэхээр аав ээж маань хэлэхдээ тэг өтгөс буурлууд үнчийн ядусыг тэтгэж яв. Бурууд хатуу сэлэмшиг яваа гэж одоо яс маханд маань суулгаад өчгсөн ийм зүйлээдэг. Энэ бол миний одоо цаашдаа бас үр хөвгтөө өвлүүлэх үнэт өвийн нэг юм аа гэж би бодож явдаг. Тэгээд үний үднээс тийм ээ нөгөө энэ чинь он гараад нөгөө цар тахал маань гараад дэлхийн нийтээрээ бадарлаа шүү дээ тийм ээ. Энэний үдэн дээрс манай энд байгаа монголчууд манаас аюу нэрвэгдсэн аюу хүнд байдлуудад маш их орсон. Үүнийг хараад сэтгэл маань маш их өвдөж исэн. Тэгээд сэтгэл өвчнийхээ үдэн дээрээс би яаж одоо нэгээр нь туслаад явахар чинь явна гэж бохоор эзээч би ч бас өөрөө амьдралтай хүн тэр болгонд гүйцэж чадахгүй шүү дээ. Тэг яах вэ гэдэг үднээс нэлээх бодоод за энэ хүмүүст ерөөхдөө мэдээлэл маш чухал байна гэдэг үднээс мэдээллийг ингээд нийт донд нь хөрвөл ер нь бас боломж юм байна. Хэрэгцээтэй юм гэж үзээд бичлэгээ эхэлсэн. Тэгээд эхнийхээ бичлэгийг хийснээс хойш бас та нарын урмын үгээр би бас маш их одоо урагшаа ахсан гэж тэр хэмжээндээ ч явсараад өдий хүртэл нөгөө таслахгүй бичлэгээ хийсээр явж байгаа байхгүй. Тэгээд далимт нь хэлэхэд та нартаа бас баярлалаа гэж хэлэх байна. Үргэлж нөгөө дэмжиж урмын үг харилж яадаг чинь маш их баярлалаа гэж хэлэх байна. Тэгээд нөгөө хүмүүс чинь мэдээж бид нар чинь өөрийнхөө эх орноос тийм ээ өөр гэсэн шалтгаантай өөр гэсэн зорилготойгоор л гарцгаасан хүмүүс тийм ээ. Тэгээд энэ зорилгодоо хүрэхэд энэ зүйлд хүрэхэд мэдээж зүгээр ингээд шууд хүрчдэг ингэж хизээч байхгүй энд байгаа хүмүүсээс маш их ирч хүч, маш их хөдөлмөр төвчээр одоо шаардж ийж энэ зүйлдээ хүрдэг юм а гэдгийг хэлэх байна. Ягаад би энийг хэлж байгаа юм гэхээр манай Монголд байгаа хүүхд залуучууд маань тий бас одоо бүрэн дүрэн ойлголт байхгүйгээс одоо гадаадд л гарчдаг юм бол одоо диваажинд очиж байгаа юм шиг тийм ээ. Эсвэл бараг л гэл газраас мөнгө төгөөд авдаг юм шиг юм одоо хийсвэр ойлголттой байж идэг. Энэ бол үгүй юм аа. Энэ хүмүүсээс чинь маш их хүч хөдөлмөр төвчээр зүйл шаардагдж идэг.
яагаад энэ хүмүүс тэгээд би бас боддог л доо тийм ингээд хүмүүс болохоор ер нь бол үүнд бодит байдлыг одоо хүмүүс нэг яриад идэггүй шүү дээ. Тэгэхээр эн чинь нэгэнд өөрөө зориод гараад ирсэн байна дээ. Дээрээс нь ардаа үлдсэн аав ээж, ах дүү, амраг саданга сэтгэл санааг зовоохгүй, тэдрийгээ зовоохгүй гэдэг үднээс дандаа өнгөлн далд хийж идэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Монголд байгаа залуучууд маань ингээл одоо гоё газар хоол идж байгаа ч юм уу, гоё газар байрлах ч юм ингээ зураг тавьчихаар гадаадд л гарвал ингээл бүх юм сайхан болчих, бүх юм ажиргалтай болчих юм шиг санагддаг. Тийм биш юм аа. Энд бол нэлээд их сэтгэл санааны хувьд болон тий сэтгэл санааны хувьд бол маш их бэлтгэлтэй, өөрийгөө ч гэсэн ядаж англи хэлээр одоо нэлийн дээд түвшинд одоо ойлгоцчдаг байх тий ийм байх ёстой юм шүү гэдгийг хэлэх байна. Тэгээд өөр чинь одоо хэлж ярахад юу вэ гэхээр мэдээж би энэ бичлэгийг хийхдээ бас юу гэх боддог вэ гэхээр нийгэмдээ ямар нэгэн байдлаар жоохон эерэг зүйлийг бас бий болгоё гэдэг үднээс тийм ээ энийг бас хийдэг. Ягаад гэхээр манай монголчин бас л нийгмийн ядуу байх шүү дээ. Тэнд байгаа ард түмэн маань өдөр тусмал улам ядуурал тий одоо засаг захиргааныхын байгууллагууд нь олигтой очиж ажиллахгүй ингээд үр хөвгтүүд маань үргэлжил зовлон гачаалтаа задуур нүдүртэй ийм байдаг учраас мэдээллээрээ одоо хангая тийм ээ ямар нэгэн бие биендээ одоо би чи өөрөө болохоор нөгөө социализмын нийгмийн үед өсчихсөн нэг нь нийтийн төлөө нийт нь нэгэн төлөө гэдэг уриандаар өсчихсөн энэ нь бол нөгөө бидний бүр ясмаханд тархинд маань суучихсан юм байгаа хгүй ийм ч үднээс ямарваа нэгэн одоо гажуу буруу зүйлийн хажуугаар дуугаа өгөрч чадахгүй тий хин нэг нь тус очих юмсан гэдэг юм маань гэдэг зүрх сэтгэл нээж идэг. Тэгэхээр миний хамгийн түрүүнд бодож байгаа зүйл юу вэ гэхээр ямарваа нэгэн зүйлийг одоо гойж хачирлж чивэхгүйгээр тийм ээ өнгөлн далд хийхгүйгээр байгаа бүх зүйлүүдийг үнэн боддоор нь хөргий. Мөн энд одоо хөгжөлдсөн орнд тий энэ хүчтэй орнуудад аваад хэрэгжүүлж манай Монгол орнд хөрсөн дээр наваачаа суулгачих тийм ээ ямар сайн зүйлүүд байна вэ гэдэг талаар мэдээллийг нэлээх өгжээ тий санаа өгжээ гэж бас боддог. Тэгээд өөртөө байгаа тийм ээ одоо мэдж байгаа чадж байгаа зүйлээ бас бусадтай хуваалцъя. Ингийн бод бид нар бас үлгэр дуурайл бусад залуучуудаа өөр хүүхдүүдэд үлгэр дуурайл болох юм байна тийм ээ. Яагаад хүний нийгэм чи угаасаа ганц хүнээс бүрдэхгүй шүү дээ. Нийгэм чинь нийтээс бүрдэж нийт болж иж тэндээс нөгөө нийгэм урагшаага хөгждөг. Тийм учраас хэрвээ танд байгаа мэдлэг чадж байгаа зүйл ганцхан танд байх юм бол тэр бол хизээж үр ашиг үүдгүй. Тэгэхээр хичнээн та ганцаараа мундаг байлаа гээд та өшөөл бас та тэр хангалттай одоо аз жаргалтай амьдарч чадахгүй. Тэгэхээр таны мэдж байгаа чадж байгаа бүхэн тийм ээ хин нэгэнд одоо заагаад өгөх юм бол тэр хүмүүс чинь цаашаагаа бас сургана тийм ээ. Тэгэхээр нийтээрээ ингээ аз жаргалтай байж ивэл нийтээрээ чадж байвал нийгэм урагшаа явж та тэнд илүү их аз жаргалтай таны үр хөвгт илүү их аз жаргалтай амьдрах болно гэдэг үүднээс тийм ер нь би бас бичлэгүүд та нар хэрвээ анзаарсан бол одоо би өөртөө байгаа өөрийнхөө мэдж байгаа тий чадж байгаа өөр дээрээ хэрэгжүүлдэг зүйлүүдээ л та нарт одоо хуваалцж байгаа. Тэрнээс бол би өөр огт мэдэхгүй ч юм уу тийм ээ чадахгүй зүйлээ бол та нарт хэлж ярьдаггүй юм аа. Хэрвээ би үнэхээр та нарын асуусан асуултанд тийм ээ одоо чадахгүй байвал мэдэхгүй байвал би чадахгүй байна мэдэхгүй байна. Би харин хэрвээ эсвэл танд судлаад мэдснийхаа дараа танд хэлж өгье гэдэг одоо хариултыг өгч ийдгээ. Энийг бол надтай бас харилцсан хүмүүс мэдж байгаа ах гэж бодож байна. За тэгээд ер нь бол та нар ч гэсэн өөрсдийнхээ чадж байгаа мэдж байгаа хин нэгнтэйгээ хуваалцахад ерөөсөө илүүдэхгүй шүү дээ. Ягаад гэхээр бидний л өөрөө очтой нийгэмдээ эерэг үдлийг үүсэхгүй өөрхийн үүсгэвд тийм ээ. Та нар зүгээр анзаарсан бол жишээлбэл би зүгээр нэг жирийн жигнэмэг хийдгээл та нарт хуваалцсан байж байгаа шүү дээ. Тэгэх юм бол тэр жигнэгийг бас нэг өөр айлын эзэгтэй тэр хийгээ сурчих хүүхдүүдтэй тэр жигнэгийг хийгээд өгнө. Эр нөхөртэй хийгээд өгнө тийм ээ. Мөн жишээлбэл одоо шүдээ яаж угаах вэ гэдэг талаар би
тавьсан байгаа. Зарим хүмүүс үгүй шүү дээ угааж чадахгүй хүн байх хэвдээ гэдэг нийтдээ санагдаж болно. Тэгэхээр түүнийг бас чадахгүй, мэдхгүй байгаа хүмүүс бас зөндөө байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй тийм ээ. Тэн дээр эн чинь нэрээ ингэдэг юм уу гэсэн бас тодорхой хэмжээний жоохон ч гэсэн зүйлийг мэдээд авч байгаа гэдэг үүднээс тавьдаг. Тэгээд ер нь бол миний ингээд тавьж байгаа бичлэгүүд тийм ээ танд ер нь таалагдвал тийм ээ дөрөвчийнхаа хэлснээр та subscribe хийгээд хийчээрээ тэгэх юм бол та урдныхаа бичлэгүүдийг олоод миний урдын бичлэгүүдэд олоод харж болно мөн та тавьж байгаа мэдээллүүдийг маань буюу тийм ээ бичлэгийн маань тэр цаг тухайд нь танд автоматар энд нэг юм бичлэг гараад ирлээ шүү гэдэг танд шууд гараад ирэх бол тэгвэл та цаг хугацаа алдахгүйгээр тэр мэдээллийг авч чадна гэсэн үг юм аа. Тэгээд дэмдэмэндээ дээсэрчэнтэй гэдэг та нарын бас урам дэмээр миний ажлаас урагшаахаа явах болно. Тийм учраас танараас хүсэхэд та subscribe хийгээрэй, share хийгээрэй, мөн лайк дараарай гэж танараас хүсэх байна. За тэгээд та нарыг залгаагаад яг өнөөдрийнхээ бичлэгийг ингээд дуусъя. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.